За өнөөдөр бүгдээр хамтдаа өгөх нь тарьж байгаа явдлаа гэдэг энэ сэдвээр та нартай эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. За 5 сар дуусч байна. За та бүхэн маань яг хаана юу тарьсан бэ? Тэгэхээр Библийн 2 дугаар Коринтын 9-ийн 7 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Библийн 2 дугаар Коринтын 9-ийн 7 дээр Илч Паул Коринт хотынханд хандаа хэлэхдээ хүн бүр дурамчхнаар бас алавдлагаар бас зүрхэндээ байгаачлан өгөгтөн. Учир нь урайлахнаар өгөгчийг Бурхан хайрладаг гэсэн. За энэ ишлэлийг бүгдээ хамт нэгэн дугаар уншия. 3 хүн бүр дурамчхнаар бас алавдлагаар бас зүрхэндээ байгаачлан өгөгтөн. Учир нь урайлахнаар өгөгчийг Бурхан хайрладаг гэсэн. Бид үнэхээр өгнө гэдэг талаар өнөөдөр суралцахыг хүсэж байна. Өгнө гэдэг бол Бурханы мөн чанар юм аа. Бурхан өөрөө өгөөмөр Бурхан. Өдөр Иохан 3:16-ыг харах юм бол Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлж байгаа. Түүнд цорын ганц хүү байсан. Тэр хүүгээ хүн төрлөختний авралын төлөө өгсөн гэж хэлж байгаа. Есүс Христ өөрийн нэг л байгаа тэр амиа хүн төрлөختний авралын төлөө загалмаа дээр өгөөд тэр бүрэн гүйцэлдлээ гэж хэлсэн ба. Тэгэхээр санаж байгаа та нар Есүс амжиргааныхаа 2 зис зоосоо өргөл болгон авчирч өргөж байгаа бэлэвсэн эмэгтэйг хараад энэ эмэгтэй өөрт байгаа хамаг бүхнээ өглөө гэж хэлсэн ба. Тэгвэл өгнө гэдэг яагаад тэгвэл бид нар бүгдөө логик ухаантай тийм үү? Логик тийм сэтгэлгээтэй бид. Тэгээ бид нар яадаг гэх юм бол энийг өгөх юм бол бид багасна гэж боддог. Харин итгэл бол Бурханыхаар бодох тухай байдаг. Итгэл бол Бурханыхаар сэтгэх тухай байдаг. Та нар бодоорой 5-7-2 загсаар тийм ээ 5,000 ирчүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдтэй хэлбэл 12,000 орчим хүмүүсийг Есүс цатгсан байна. Хоолуулсан байна. Энийг хүний логикоор бодох юм бол нэг 2-3 хүн нэг чүүтэй идэл хүрэхээр зүйл. Тэгэхээр итгэлээр харах юм бол Бурханд боломжтой юм. Тэрс өгнө гэдэг бол Бурхантай нэгдэж байгаа явдал юм. Өгнө гэдэг бол маргааш Бурхан элбэгээр хангана гэдэгт итгэж байгаа явдал байхгүй. Өгнө гэдэг бол эд хөрөнгө надаас шалтгаалдаггүй шүү гэдгийг мэддэг хүний тухай ярьж байгаа. Та нар хэрвээ өгөх ухаан гэж нэлээд зузаан ном бас Монгол дээр хэвлэгдэж гарсан. Энэ бол итгэгч биш хүний бичсэн ном шүү. Энэ дээр ч яг их тэгж хэлж байгаа. Дэлхийн энэ баячууд юуг ойлгосон бэ? Түүхийн хугацаанд туршлагаар, сургамжаар юуг ойлгосон бэ гэвэл өгдөг хүн үнэхээр өсөж хөгждөг юм байна. Өгдөг хүн үнэхээр өрөөгддөг юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж яг ингэж үгээр хэлээгүй л дээ. Гэхдээ яг тэр жишээнүүдийг олон компани захирлууд дээр жишээ татан бичсэн байна. Тэд олдогдсон ямар ихийг өгдөг, ямар ихийг бүр зориулдаг гэдэг талаар хэлсэн байна. Өдөр Үлс 20:35-ыг харъя. Илч Паул Эфес хотын удирдагч нартай Эфесийн ойролцоо Милет гэдэг арал дээр уулзаад тэр хамгийн сүүлийн удаа уулзсан. Тэр өөрийнхөө байгуулсан, өөрийнхөө үйлчилсэн чуулганы ахлагч нарт захиж хэлсэн сүүлийн захиасыг бүгд хамтаарай. 20:35 дээр. За бүгд хамт уншъя. Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айдсан авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэсэн үгийг санагтун гэж хэлвэ гэсэн. Энэ өгнө гэдэг бол Бурханыг дуурайж байгаа. Өгнө гэдэг бол Есүсийг дуурайж байгаа явдал юм аа. Өгөх тухай ярих үед хүмүүс ихвчлэн мөнгө, өргөл боддог. Гэвч Библиэд өгөх нь зөвхөн санхүүгийн асуудал биш. Харин Бурханы зан чанарыг илэрхийлдэг амьдралын хэв маягаа гэж заадаг. Бурхан өөрөө хамгийн агуу өгөгч бөгөөд бид түүний дүр төрхөөр бүтээгдсэн учраас өгөх амьдралд дуудагдсан хүмүүс юм аа. Түрүүн бид хэлсэн тийм ээ. Өгнө гэдэг бол бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэж байгаа явдал юм аа. Маргаашийн амьдралыг мань Бурхан хариуцж байгаа гэдэгт итгэж байгаа явдал юм аа. Амен. За тэгвэл дэлхийн алдартай хүмүүс хэлсэн хит хитэн өгөх талаар хэлсэн ийм үгс байна. Билли Грэхэм гэж алдарт авралын зар тараагч ингэж хэлсэн. Өгөх нь зөвхөн мөнгөний асуудал биш. Харин зүрх сэтгэлийн асуудал юм аа гэсэн. Джон Максвелл гэж удирдагч өгөөмөр байдал бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм аа гэсэн. Джон Пайпер гэж эдгэрлийн баяр хөөргийг бий болгосон үнэхээр үр нөлөөтэй үйлчилж байгаа одоо ч гэсэн эзэнт гайхамшигтай үйлчилж байгаа пастор ингэж хэлсэн. Өгөх нь биднийг мөнгөнд бас Бурханд итгэдэг гэдгийг
харуулдаг юм аа. Түрүү миний хэлж байгаа шиг тийм үү? Бүх зүйл Бурханаас гэдэгт итгэж байгаа. Маргааш Бурханы гарт байгааг итгэж байгаа хүн бол өгөөмөр байж чаддаг. За тэгвэл Rick Warren гэж зорилгоор өдөрдүүлсэн амьдрал Saddleback чуулганы тэргүүн пастор байсан Rick Warren гэж пастор ингэж хэлсэн. Өгөөмөр сэтгэл бол Бурханы нэгүслийн урсах сууг юм аа гэж. Английн ерөнхий сайд байсан Winston Churchill гэж хүн ингэж хэлсэн. Бид олон зүйлээрээ амьдрдаг. Харин өгсөн зүйлээрээ амьдралаа бүтээдэг гэж хэлсэн. Бид олон зүйлсээр яг хол ундаа олоод хуц сунараа өмсөө амьдарч болно. Харин өгснөөрөө амьдралаа бүтээдэг гэж хэлсэн. Нэг өрх юм бол яаж дурсагдах вэ гэдгээ шийддэг гэсэн үг. Одоо гайхамшигтай зохиолч Лев Толстой гэж хүн ингэж хэлсэн. Хүний амьдралын утга учир нь бусдад үйлчилж өгч туслахад оршдог юм аа. Өнөөдөр би өгөх нь тарих гэдэг тухай ярина. Бид нар газар тариалангийн хуулийг маш сайн мэднэ. Энэ бол Бурханаас бий болгож өгсөн байгалийн хууль. Тарьж иж урааж байгаа. Бас тарьсан зүйл ургана. Тэрээс өнөөдөр бид нар тийм ээ жимс тарьчаад хүнсний ногоо хүлээдэггүй. Хүнсний ногоо тарьчаад жимс хүлээдэггүйтэй адилхан. Тэгээд тарьсан хүн хурааж авдаг. Тэгвэл өнөөдөр бүгд хамтдаа амьдралдаа юу ч тарихгүй бол хураах боломжгүй. Өнөөдөр би энэ 2 дугаар Коринтын хамгийн түрүүнд гаргасан 2 дугаар Коринт 9:7 гаргаж өгсөн гэж. Энэ ишлэлээс би өнөөдөр 4 чухал зүйлийг өгөх нь тарих явдлаа гэдэг талаар хуваалцав. Нэгдүгээр өгөх нь Бурханы хайрыг татдаг өгөөд Бурханд үнэхээр таалагддаг гэдгийг бид нэр эндээс зүрхэндээ суулгаасаа гэж үзэж байна. Хараа. Өгөгчийг Бурхан хайрладаг гэж хэлсэн байгаа зү. Өгдөг хүнийг Бурхан хайрладаг байх. Өгдөг хүнийг бүр Бурхан ивэхийг хүсдэг байх нь шүү дээ. Өгдөг хүн бол өстой Бурханы өрөөлийг сорон задал татдаг байх нь шүү дээ. Та нар харж байгаа Библийг харах юм бол өстой Бурханы хүмүүс өгдөг байсан. Авраам тийм ээ өөрийн үеэлдүү Лотыг нь дайснууд олцдоод аваа явахад араас нь тийм ээ нэхэн хөөгөө тэр тулалддаг. Тэгээд тэр бүх зүйлстэй олзлон авдаг. Тэгээд тэр олзныхоо 10-ныхаа нэгийг Мелхизедект өргөдөг баг. Тэгээд бүр олзноос авсан бүх зүйлээ өөртөө авалгүйгээр Содом Гоморагийн хаанд өгдөг баг. Нэг өрх юм бол Авраам ингэж өгснөөр тэр эрх мэдлээ тогтоосон баг. Авдаг хүн бол дандаа бусдын доор зогсдог. Өгдөг хүн бол үнэхээр бусдыг өрөөдөг юм шүү. Яг тэгвэл гол дээрээсээ доошоо урсдаг. Монголчууд юм үдсэн хүн гэж хэлдэг нь өгч чаддаг хүний тухай ярьж байгаа. Хариу нэгдэхгүй хүний тухай ярьж байгаа. Өгсөндөө тооцоо боддгүй хүний тухай ярьж байгаа. Яг бол Библи хэлж байгаа үстэй. Урайлахнаар өгнө гэдэг бол тооцоо бодох тухай явдал биш юм аа. Олон хүмүүс гомддог, харилцаанд асуудал үүсгэдэг. Шалтгаан нь юу гэдэг юм бол өгснөө тооцдог. Үйлчлснээ тооцдог. Би ингэж сайхан үйлчилсэн, би ингэж хамаг сайнаараа үйлчилсэн гэж. Тэгвэл нөр өгнө гэдэг бол Бурханы хайрыг татдаг явдал юм аа. Бурханы хайрыг татахыг хүсэж байна уу? Амен. Бурханы өрөөлийг татахыг хүсэж байгаа үстэй. Амен. Манай гэрт би 5 хүүхэдтэй гэхдээ хайрыг маань бүр татдаг нэг онцгой юм байдаг. Онг ээжтэйшээ яваад тэгэхээр захиа бичдэг, бэлэг бэлдсэн байдаг ингээ. Бүр яагаад чинь илүү өгмөр гэдэг. Яагаад гэвэл энэ Бурханы мөн чанар байхгүй. Та өргөлөө. Та үнэхээр Бурханд үйлчилж байгаа хүмүүсийг ядуусыг санаж бүр бэлдэж өгсөөр байх юм бол яах вэ? Бурхан таныг хайрладаг байх юм шиг. Иврэ 13:16 дээр ингэж хэлсэн. Иврэ 13:16 дээр сайныг үйлдэхэ болон хуваалцгаа бүү март. Учир нь ийм дахилууд Бурханд тааламжтай гэсэн. За өнөөдөр бид нэр урсгах цаг гэж гаргаж байна. Бодохгүй та нараа ингээд галтгоонд бэлтцсэн байгаа. Өөрт байгаа зүйлээ бусдад хуваалцаж байгаа, урсгаж байгаа. Тэгээд хэрэгтэй хүн нь хэрэгтэй зүйлээ аваад явах юм. Тэгэхээр энийг бид нэр ер нь бол өнөөдөр үйлчлэл болгоод хийж байгаа ч гэсэн дараа нь бид нар үүдэнд ингээд бусдад хуваалцах гэж ширээ гаргаж байна. Хоол унд байна уу, тийм ээ? Идэж уух зүйлс байна уу? Хин нэгний нэр гарахгүй байхгүй. Хин өгсөн нь мэдэгдэхгүй. Энэ Библийн зарчим, баруун гар чинь өгжөө, зүүн гар чинь бүү мэдгээ гэж хэлсэн. Тэр үргэлж ингэж хуваалцах. Ханаар бас эндээс 5 сарын энэ урайлгыг гэртээ хэрэгжүүлээд гэртээ бас тийм хайрцаг гаргадаг байна. Бусдад хуваалцах хайрцаг. Хүүхдүүд чинь өгдөг. Тийм.
ингэх юм бол та үнэхээр өрөөгдөн шүү. Маргааш магадгүй та хідэн бэлэг бэлдээд машиндаа тавиад хинд өгөх вэ гэдээ эзнээс асуугаад яваад үзээрэй. Үнэхээр өгдөг хүн бол Бурхны хайрыг татдаг юм шүү. Сургаалт өгсөн 19:17 дээр ингэж хэлсэн. Сургаалт өгсөн 19:17. Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн эзэн зээлдүүлж байгаа хэрэгэ. Тэр хүний сайн үйлийнхэн төлөө эзэн буцааж төлнө гэсэн. Хоёр зүйл дээр эд хөрөнгө баталгаатай. 10-ныхаа нэгийг өгөх юм бол эдэн цөмлөгчийг зэмлэх болно. Тэнгэрийн цогыг нээгээд хур бороог асгах болно гэсэн. Энэ бол өрөөдийг хэлж байгаа. Таны эд хөрөнгө баталгаатай гэвэл 10-1-гээ та эзэнд өргөөрэй. Үнэхээр таны эд хөрөнгө баталгаатай гэвэл ядууст харамгүйгээр өгөгч хүнийг эзэн яасан бэ? Эзэн зээлдүүлж байгаа хэрэгээ гэсэн. Би нэг удаа хуучин дараханд сүмд үйлчилсэнийг санаж их залуу байсан. Тэгээ би маш бага санхүүгээр амьдардаг. 500 мянган төгрөг нэг ингээд дугтуу гаргаад ядуу хүндгээд би хийдэг байсан. Тэгээд мэдээж тухайн үед одоо хамт үйлч байгаа хүмүүс маань таксины, унааны мөнгөгүй, тийм мөнгөгүй гэвэл хуваалцдаг байсан. Очоод эзэн сануулж байгаа. Тэгээ нэг удаа бүр ямар ч мөнгөгүй цуглаан руугаа алхаа явж ирсэн. Эндээс алхах юм бол бараг 10 км алхах баг. Тэгээ яг цуглаан руу очих юм ингээд зандаа залбираад жоохон ингээд гомдох гээд байгаа байхгүй юу? Юу ч байхгүй ингээд яг энэ үгийг өглөөний чөлөө уншиж байсан санаж. Тэгээ энэ үгийн дагуу залбирсан. Эзэн минь ээ, би танд би бас ингээд таны үгийн дагуу ядуусыг санаж тийм ээ хангалттай их өгж байгааг л дээ. Тэгвэл тодорхой хэмжээнд би өхийг үргэлж хүсдэг. Та мэдж та одоо танд ингээд зээлдүүлсэн гэж та бодож байгаа бол та надад нэг буцаагаад төлөөч гэсэн. Тэр өдөр цуглаан боллоо. Нэг их ч намайг дуудсан ба. Хоёлаа нэг уулзъя. Тэгээд хажуудлын өрөөнд ороод надад дугтуутай мөнгө өгсөн. Тэгээд дугтуутай мөнгийг аваад үйлчлээ дуусгачаад гараад ганцаараа явж байхдаа тоос 550 мянган төгрөг өгсөн байсан. Би ингээд хүнд өгөх вэ гэд хадгалж байсан. Эзэн надад өөрийг чинь сануулсан юм аа гэд өгсөн байна. Би тэр үед бүр хангагдаа зогсохгүй 290 мянгаар нь тэр үед залбирж исэн дижитал камер авч исэн. Тэгээ үнэхээр энэ үгийг би зүрхэндээс хэлсэн. Хүмүүст өгнө. Хэрэгцээтэй нэгэнд нь өгнө. Хуваалцна гэдэг бол үнэхээр эзэн зээлдүүлж байгаа хэрэг шүү. Тэгэхээр та нараа эзэн зээлдүүлж хөрөнгө найдвартай байлгаарай. Тэр бол дампуурахгүй. Тэр бол үргэлж санах. 20 жилийн дараа сана. Тэгээ эзэн бүр тэр үед надад яг ийм зүрхсэл өгч ирсэн. Минийх гайгүй үржиж байгаа үстэй гэдэг ийм. Эзэнд би хизээч тийм одоо ядуус тийм мөнгө өгж байгаагүй л тийм. Минийх шалахгүй байх. Бараг эзэн 10 дахин үржүүлсэн баг. Өгнө гэдэг бол Бурхны хайрыг татдаг. Бурханд үнэхээр таалагддаг юм шүү. Библиэд хэлэхдээ ариун хүмүүсийн үйлчлэл танд өргөө гэж хэлсэн байдаг бас. Энэ бол эзэнд дуудагдан үйлчилж байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа юм аа. Хоёрдугаарт түрүүний 2 дугаар Коринтын 9:7 гаргачих тий. Хоёрдугаарт дурамчхнаа битгий өгөөрэй. Өгөх нь Бурхны хайрыг татдаг. Бурханд таалагддаг. Бурханд тааламжтай тайлбар. Тэгвэл өгөхдөө бид нар юуг анхаарах хэрэгтэй гэх юм бол дурамчхнаар битгий өгөөрэй гэж хэлж байгаа. Дурамчхнаар гэдэг нь юу гэх юм бол дараагийн зүйлийг итгэлгүйгээр битгий бод гэж хэлж байгаа. Яана би байхгүй. Маргааш яана. Мэдээж хараа Бурханд дуулууртаар өгөхэд тодорхой хугацаанд заримдаа дэвчээрээ чинь Бурхан шалгана шүү. Байхгүй цаг үеийг туулна. Тэгсэн ч бид нар яах вэ? Зүрхэндээ гомдлыг оруулж ирэхгүй, дайсны санааг оруулж ирэхгүйгээр залбирч сурах хэрэгтэй. Шууд л эзэн минь би таны нэрээр таны хүнд өгсөн. Тийм учраас би гомдлох, гоншгонох байхгүй гэдэг ийм итгэлгүй бодлоор зүрхэндээ зөвшөөрмөр байна. Гэж залбирчих заяа. Тэгээд эзэн таадах. Эзэн тодорхой хугацаа өнгөрсөн дараа заавал танд хариулах болно. Эзэн хариулахдаа буцааж мөнгө өгөхгүй гэж болно. Гэхдээ Бурхан харилцаануудыг өгдөг. Бурхан гайхамшигтай хамтралуудыг өгдөг. Бурхан гайхамшигтай ер усын зүйлсүүдийг бидний амьдралд бэлдсэн байдаг шүү. Тэгвэл дурамчхан байна гэдэг бол ерөөсөө юм тооцоо боддог байхгүй. Би мөнгө өгсөн, буцаа мөнгө авна. Би энийг өгсөн, илүү сайныг авна. Заримдаа воёнд бид нар өгөх тухай ярих үед яг ингэж буруугаар ойлгодог хүмүүс байдаг. Би эзэнд өгөх юм бол эзэн надад илүү ихийг өгөх юм байна. Энэ бол
тийм зөв итгэл бол биш шүү. 11 гэдэг бол илүү ихийг авах тухай биш шүү. Эзний чуулганд үйлчилж байгаа хүмүүс доктортойгоор үйлчлээ сайн хийгээсэй гэж бид нэр дэмжиж байгаа явдал шүү. Тэгээс эзэн бидний мөнгөөр яах вэ? Сургаалт өгсөн 11-ийн 24-25-ыг гараа. Энэ доромчхнаар өгч болохгүй шүү гэдэг лээ. Ингэж хэлсэн. Сургаалт өгсөн 11-ийн 24-25. За бүгдээ хамтдаа уншъя. Харамгүйгээр тараах хүн арилжих, хэд гамнах хэрнээ ядууд арчиг болох. За ерөөлийн хүн тосон чүмглэх, өрөөлийг унтлагч өөрөө ундуулах. За энэ 2004 оных нь байна уу? 2004 оных нь гарч байгаа. 2004 оныхын оронд би бэлдсэн байна. Гарах уу? За би эндээс уншъя. Харамгүй өгдөг атлаа илүү хүртдэг хүн бий. Харин нариалагч хүн тэр хэрээрээ хоосордог. Харамгүй сэтгэлд нь дэвжин дээшилдэг, бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно. Тэгэхээр энэ бол зөвхөн мөнгө санхүү эд баялагын тухай ярьж байгаа биш. Үгээрээ бусдыг тэнхрүүлээрэй. Тийм ээ, магтаал сайшаалаар бусдыг тэнхрүүлээрэй. Өөрөө ер нь хүн магтаж сайшаадаггүй хүн яаж бусдаас магтаал сайшаал сонсох вэ? Өөрөө гоё хүнтэй мэндэлж хүмүүсийг урамшуулдаггүй хүн яаж тань дээр хүн ирээд гоё мэндэлж таныг урамшуулах вэ? Өөрөө хэн нэгний төрсөн өдөр баярт үйл явдлууд амжилт хүсдэггүй, баяр хүргдэггүй ээжиж яаж хүн тань дээр хурж ирээд таны амжилтыг санаанд дуурсаж баяр хүргэх вэ? Тийм үст. Тэр Библи бол юу гэж хэлдэг вэ? Итгэж хүний өөрөө ихэлж хийл гэж хэлдэг. Бус хүмүүсийг өөр чинь яаж хандаасаа гэж хэлж байгаа. Өөрөө тийхүү хандаараа гэж хэлдэг. Дурамчхан байдал гэдэг бол дурамчханаар биш өгнө гэдэг бол эртнээс төлөвлөж, бэлдэж, тийм ээ шийдэж хийх тухай явдал байна. Тэгээ өгснөөхөө дараа ямар нэгэн тооцоо бодож, ямар нэгэн зүйл гордож хүлээх, хариу үйлдэл хүсэхгүй байх хандлагыг хэлж байгаа. 3 дугаар түрүү 2 дугаар Коринт номдэр алавдлагаар бити өгөөрэй гэж хэлж байгаа. Таны санаж байгаа бол эзний гайхамшигтай үйлчлэгч Барнаб гэдэг хүн ба. Түүнийг нэрийг орчуулах юм бол тайвшралтын хүү. Тэр бол маш өгөөмөр хүн байсан. Леви овгоо. Тэр өөрт байгаа бүх эд хөрөнгөө зараад элч нарын хөлд авчирч өгөөд тийм ээ үйлчлэлдээ ашиглаарай гэдээ өгсөн баг. Тэгээ санаж байгаа бол Анания Сафир хоёр Барнабыг хараад дөөрөөсөн баг. Тэгээ дөөр явахдаа талын нуугаад энэ бол бурхан таалагддаг. Хэн нэгнийг дөөрөөж, хэн нэгэн болох гэж. Барнаб бол ямар ч тийм ээ хүмүүсээс хариу үйлдэл хүсээгүй. Би ингэж өгж гин гэдэг нэрч битгий гараасаа гэж хүсэв. Ягаад гэвэл нууцаар харагч эцэг хариулдаг. Бид нар хүнд итгэдэг байх хэрэгтэй. Гэтэл Анания Сафир хоёр бол тийм ээ хүмүүс таалагдахыг хүссэн. Хүмүүсийн дунд нэр хүнд олохыг хүссэн. Тэгж санаж амиа галтахад үрсэн байна. Нэр өгөх юм бол өнөөдөр шууд ариун сүнс хэн нэг нь Анания Сафир хоёр шиг үлдэхгүйсэн яадаг гэх юм бол хүмүүсийн дунд нэр хүнд олох гэж хийж байгаа хүмүүс ямар ч нэрэнд дурсагддаг. Тэгээ гомдлогч болдог. Хохирогчийн сэтгэлгээтэй болдог. Харин нууцаар харагч эцэг минь хариулах болно. Тэр мэдж байгаа. Тэр яаж өгснийг нь мэдж байгаа. Яаж зориулсныг нь мэдж байгаа гэж ингэж хэлж чаддаг хүнийг бурхан үргэлж өргөдөг юм аа. Яг л энэ хүн өөрийгөө даруу болгож байгаа байхгүй. Тэр дануу хүнийг юу гэж хэллээ бурхан өргөмжилнө гэж 1-р Петр 5-ын 5 дээр хэлсэн. Тэгэхээр алавдлагаар энэ гэдэг бол хэн нэгнийг дөөрэж, хэн нэгэн хэлсэн учраас өгж байгаа явдал. 2-р Коринтын 8-ын 9-өөс 12 дугаар ишлэлийг би эндээс уншиж. 2004 оны орчуулга. 2-р Коринт 8-ын 9-өөс 12. Учир нь та нар бидний эзэн Есүс Христийн нэгүслийг мэднэ. Хэдийгээр тэр баян байсан боловч өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө тэр ядуу болжээ. Энэ нь та нарын төлөө тул. Би энэ зүйл дээр өөрийн бодлоо хэлье. За. Паул хэлж байна тийм үү? За би үүнийг тушаалаар биш гэж хэлж байгаа юм тийм үү? Тэгээд харин хайрын чинь жинхнийг бусдын зүтгэлээр тэнсхийн тулд хэлж байна. За дараагийн. Учир нь та нар бидний эзэн Есүс Христийн нэгүслийг мэднэ. Хэдийгээр тэр баян байсан боловч өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө тэр ядуу болж байна. За дараагийн. Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр өөрийн бодлоо. Одоо энэ Паул өөрийнхөө бодлыг хэлэх чинь дараагийн ишлэл. 1 жилийн өмнө та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингээх хүссэн шүү дээ. Энэ хараа Иерусалимд байгаа өсөж байгаа өсгөлөнд автсан хүмүүс зориулж бас эзний үйлчлэл зориулаад тэд нар 1 жилийн өмнө өргөхөөр өөрсдөө шийдсэн байхгүй.
Тэгээ Паул тэрийг 1 жилийн дараа дахин сануулж байгаа. Харин одоо үүнийг хийж дуусгах гэж хэлж байгаа байхгүй юу? Алавдлага бишээр хийнэ гэдэг бол гүйцэх тухай явж байгаа хэлж байгаа. Үүнийг хүсэж ихэлсэн шиг өгнөөгөө шийдчихдэг. Тэгээ хэд хоногийн дараа хэрэгцээ янз бүрийн гаргахаар болцдог юм биш. Тэгээд өөрсдийн хэр чадлаараа үүнийг дуусгах гэж хэлж байгаа байхгүй юу? Заавал ихэлсэн шиг чи тэдийг өгнөө гэж чадахгүй ч болно. Тэгвэл огт өгөхгүй байснаас илүүгээр дуусга. Ягаад гэвэл Бурхан ингэж амласан шийдвэрийг өрөөд юм. Хэрэг бэлэн байдалтай байвал байхгүй зүйлийн дагуу бас харин байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай гэж хэлсэн. Амен. Тэгэхээр алавдлагаар биш байна гэдэг бол хараа манайх анги хараарай. Ер нь алавдлах хүн дандаа хүн боддог байхгүй юу? Энийг ингээ өгчхөөр тэгээ бодчих болоо. Энийг ингэчгээр ингээ бодчих болоо. Хуучин юм чинь тэгээ бодчих болоо. Бидний гараас явлаа энэ Бурхан дөрвж байгаа өргөл байхгүй. Амен. Хүн бодох хэрэггүй. Тэр хүн ямар хандлагаар хүлээж авах нь тэр Бурхан хоёрын асуудал байхгүй юу? Оо ямар багыг өгдөг юм. Тэр Бурхан тэр хоёрын асуудал. Амен. Заримдаа бид нар хин нэгэн хүн өлсөд явж байгааг хараад аяг хоол авч өглөө. Өшөө илүү аваад өгчихгүй гэж голж хүлээж авч магадгүй. Тэр Бурхан тэр хоёрын асуудал. Миний хийж чадах зүйл юм. Хүн бодно гэдэг бол ерөөс өгөөмөр байдлыг дандаа боомлж идэг зүйл. Хүн бодох шинэ Бурханд өргөж байгаа явдал гэж. Тэм учраас бага байсан ч гэсэн эзэн минь ээ таны хаанчлалд өгж байгаа шүү. Таны үг гэсний дагуу би өгж байгаа. Тэгэхээр Бурханд зориулан өргөнө гэдэг ч байна. Дөрөвдүгээрт нь түрүүний 2 дугаар Коринтын ишлэлээр зүрхэндээ байгаачлан өргөрөө гэжсэн. Хатуусаа зүрх сэтгэл ороогүй зүйлс үргэлж тийм ээ ямар ч үр дүнгүй байдаг. Тереза их ингэж хэлсэн байдаг. Хайраар хийгээгүй бүхэн уучлаарай. Хайраар хийсэн бүхэн үлддэг юм а гэж хэлсэн. Энэ маш алдартай үг шүү. Зүрхнээсээ хийсэн бүхэн үлддэг. Хүүхэд хинч мэддэг. Зүрх сэтгэл орохгүй байна. Зүрх сэтгэл чинь биш байна гэдгийг мэдэрж идэг. Тэгвэл Бурхан хэлдэг. Энэ ард түмэн амаараа намайг магтдагч. Зүрх сэтгэл нь надаас хол байдаг юм а гэж хэлж байгаа. Үнэхээр Бурханы хайрыг татаж, Бурханы өрөөлийг бүртэж, хүмүүсийн дунд нэр хүндтэй Андреа гэвэл маш энгийн арга зааж өгье. Зүрхээрээ бай. Зүрхээрээ амьдр. Тэгэх юм бол хүмүүс мэднэ. Зүрхнээсээ хайр, зүрхнээсээ мэндэл, зүрхнээсээ уучлал заяа. Үнэхээр би заримдаа ингээд байгууллага удирж, хүмүүсийг удирж, янз бүрийн байдлаар зэмлэх тохиолдлоор нь тийм ээ хийх тохиолдлоор нь өрөөнд дотор тийм ээ зөрчилдөх тохиолдлоор нь би үргэлж Бурханы өмнө шийдэг зүйл нь. Энэ өрөөнөөс гараад би яг урдих шиг харилцах бол гэж шийддэг. Гэхдээ маш хэцүү байдаг. Тэгээ би зүрх сэтгэлээ ямар нэгэн гашуун үндэсгүйгээр авч явахыг л хүсдэг. Яг л удирдагч хүн гашуун үндэс тээх үед үнэхээр бохирддаг. Тэр хүний хандлага ялзардаг. Тэр хүний хүмүүстэй харилцаа нь ялзардаг. Тэр юмыг эрүүл саруулаар сэтгэх нь ялзарч эхэлдэг. Үйлчлэлдээ тийм ээ янз бүрийн эд ашиг хонжоо харж эхэлдэг. Харин зүрх сэтгэлээ цэвэр байлгана гэдэг бол бүх юмны ялалт шүү. Амен. Тийм учраас Библи үг юм зүрхэндээ байгаачлан буюу зүрхэнд ч юм байхгүй зүйлийг битгий хий. Тэгэхээр зүрхэндээ байлгаж өгье. Хуваалцъя. Энийг тэрэнд бэлгэлэх юмсан, тэрэнд өгөх юмсан, тэрийг ивээх юмсан гэж ихлээр зүрхнээсээ хүсэж сур. Тэгэхгүй зүгээр энэ надад хэрэггүй юм чинь. Тэрэнд өгчий гэх юм бол хин нэгнийг бид нэр ямар мэдрэмж төрүүлэх вэ? Чи бол ядуу. Чи бол боломжгүй. Чи бол байхгүй гэдэг л мэдрэмжийг хүнд өгөх. Харин үнэхээр өөрт байгаа тэр өчүүхэн зүйлээ ч гэсэн өгөхийг хүсэх юм бол хүмүүс танаас ямар их баяр хөөргийг мэдрэх үү. Би ингээ орон нутгаар явхаар зөндөө одоо явж үйлчилж штэ. Тэгэхээр зарим газар маш өөр байдаг. Бидрийг очноо гээл үйлчлэлээр очноо гээл бэлдсэн байдаг. Бүр ингээд тийм ээ. Бүр бэлдэн гэдэг нь зүрхний асуудал байхгүй. Өнөөдөр санаал гинт хийх биш. Бүр ингээд пастор ахлагч нартай бүр хуваарлцсан гэдэг. Манайх энэ үед нь авъя. Манайх энэ үед нь гэртээ өрье. Манайх энэ үед нь сүмч болгон дээр авч тийм ээ хоол ундаар дайлээ, залбируулъя гэдэг. Бүр бэлдсэн мэд. Энэ бол зүрхний асуудал. Харин зарим газарт очих үед ямар ч бэлтгэлгүй байдаг.
Гэтэ бид нар хамаг сайнаараа үйлчлдэг. Яа тэгвэл тийм ээ зүрхнээсээ байна гэдэг бол бэлтгэх тухай. Зүрхнээсээ байна гэдэг бол тийм ээ үргэлж төлөвлөж байгаа тухай ярьж байгаа. Бүгд хамтдаа залбирая. Яасан. Асын хараа чуулган Бурхан бий болгохдоо газрын давс тийм ээ ертөнцийн гэрэл байгаасаа гэж бий болгосон чуулган. Би өнөөдөр зүрхээ нэгээд пасторда талархах өдөр би та нар намайг битгий алдаршуулаарай заа. Бурханыг алдаршуулаа. Мэдээж Бурхан Библиэлд ихтэй онц сайн үйлчилж байгаа. Ялангуяа эзний үгэнд онц сайн үйлчилж байгаа хүмүүс талархаарай гэж хэлсэн. Би энэ үгийн дагуу та нарын талархлыг хүлээж авч байгаа. Гэтэ би өнөөдөр үнэхээр та нартай хуваалцаж бас уриалмаар.